Миний ном утга зохиол театрын урлагийн наадам. Хүүхэд залуусыг номтой ойртон нөхөрлөх, ухаан бодлоо тэлэх, гоо зүй театрын урлагийн боловсрал эзэмшиж, авьяас бэлгээ нэг хөгжүүлэхтэн туслах зорилгоор Лувсан Вандан сан багш сургуулиудтай хамтран хан уул, багнуур, баг хангай дүүргийн дунд сургуулийн сурагчдын дунд гол дүр сэдэвт драмын урлагийн наадмыг зохион байгууллаа. Хайртай номын баатруудаа дүрээр амьлуулж, тайзан дээр зохиолын үйл явдлыг өрнүүлэх энэхүү урлагийн наадам 2 сарын турш үргэлжилж та бидний хүүхдүүдэд хичнээн их авьяас чадвар, нөөц боломж, сайхан ирээдүй байгааг нэн харуулснараа онцлогтой байлаа. За ингээд номын ертөнцөөр хүүхдүүдтэй хамтдаа аялцгаая. Нэвтрүүлгийг санаачлагч Лувсан Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон, Хан уул дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз. Дээд бурхны зарлиг дамжуулъя. Танаа бие нутгийн хөрчөнд цэцгэлсэн бодрыг устгах. Тэгэхгүй бол зовлон арахгүй гэж Аполлон бурхан айлтж байна. Яаж устгах юм бэ? Аллах гэсэн айлтар явсан ариун хоморчин бузар оруулж цүл чаях нэгэн арга гин цусыг цусаар түлхэх нөгөө арга гин. Тэгээд хэнийг хороолсон юм? Эзэн таныг ирэхээс өмнө эзний ширээнд лайгч байж манай бие нутгийг эдгэнэн зөхөж байсан гин. Нэрийг нь дуулсан юм байна. Зүсийг нь даат үзээгүй юм. Эзэн лайг хороолсон хинч байлаа гэсэн заавал хөшөөгөө авгэж бурхан зарлиг боллоо. Өнгөрөө дутсан тэргийн уул мөрийг яаж олох вэ? Манай нутагт алуучд нь байгаа юм гэлээ. Магад заавал биеийг нь тэр лайг шалгахдаа хаанаас хэрэг вэ? эргэл мөргөл хийх гэж яваад эргэж ирээгүй хүү юм байна. Хааныг тэр үе дагалдаж явсан харц боолуудаас хэрэгтэй барил мэдээ хилээд өгөх болов уу? Цүм малгцсан юм гэлээ. Айш мэгдэж явсаад ам гарсан ганц хүн бий. Багсаа юм хэлэх болов? Болно. Болохоорч болохгүй. Зарим үед багтан сэжүр гараад ирвэл найдлага төрдөг болов. Дээрэмчид таныг осолдуулсан биш. Олон хүний гарт орсон гэж яаж байлээ тэр. Энэ хэргийг дахин би сэргээн. Эмгэнэл үхлийн учрыг олох нь хууль зүйн хэрэг гэж Аполлон бурхан жайлтлаа. Чи ч нэг санууллаа. Их нутаг бурхны төлөө өшөөг би заавал авнаа. Бултыг зэрсэн Аполлон шиг бүхнийг харах чадaltaй өвгөн Тресийг хичээс асууж болох уу? Тэгвэл тэр Тресийг дуудаад ирээч. Өвгөн Треси ирлээ. Треси. Мич таранхууч сонорчин ариухан манай хотод дайртангайг магадлаж даадуулаа үстэй. Хааны хөнөөгчийг олоод хороох юм уу? Пивэс хөөвэл дайрсангаа зовлон арилна гэж Аполлон бурхан айлтлаа. Тиймээс та өөрийгөө намайг энэ их пивэг авраач. Аяа хөөрхий хэцүү байна да. Миний мэдэж байгаа бүхэн чамд тус болохоосоо илүү аюул болно. Юу? Мэдэж байсан тэр юмаас би одоо мартчихжээ. Юунд ингэлээд аваа бай та. Намайг явуулж хайр тусныхаа зовлонгийн хүндийг үрж явахад маань чамаар үз. Хариулт хасаа татгалзаж байгаа хойно халуун илгийн пив нутагта хайргүй юм уу та? Өөртөө хэрэггүй юм өглөөд байна даа чи. Мөнх тэнгэрийг танаж мэдгээ битгий нуугаач. Санаанд нь байгаа чиний зовлон насандаач би хэлэхгүй. Яалаа гинэ. Мэдсэн ч хэлэхгүй. Биднээс өөрөж хотоо зүүрлэхгүй та. Зэвлэж яриад яах нь вэ? Нэг ч үг би хэлэхгүй. Атгийн адаг амтан байна даа чи. Хатигч болон уурлуур чадна. Хэлэхгүй үгүй мэдгээ. Хэдэрлээд бай гэж бодож байна уу? Өөрийн гэрийг мэдэхгүйгээр намайг зэмлэж хараад хүн чи хотоо дарамжуулж ха. Дуугхан олох уу? Би дуугүй байлаа ч гэсэн бүх юм заавал. Тэгэх тусламж чи надад хэл. Нэмж нэг ч үг би дуугахгүй. Өөр хурч байна гэж жигтэйхэн ухаан дутагдсан бүхнээ ил чи та мэдэж ав. Уул хэрэг та холбоотой гар дүрээгүйч санаа нэгтлээ. Нүд чинь хараатай байсан бол чивэл далуурч чигээ чин миний тэр хэлчмээр байна. Ухаан
Тийм үү? Надад тулгсан яллаа өөртөө үлээвэлтэй шүү. Нутгаа бодож давхуулсан нүүлгэн болчих. Мөнхийн шин уургалагдсан молхоо өгөн чиний хараад саруул гэгийг харагч идэж сааргийн хор болохгүй. Намайг зэмсэн бүхнэрээ удахгүй хүн бүр чамайг зэмсэн. Энэ бүхэн чиний өөрийн бодлоо Криан бодрын санаа юу? Криан чиний дайсан биш өөртөө чи дайсан. Хотыг дахих хаан эрхийг би өөрөө гууж аваагүй юм. Аяндаа олныг хүснээр ширээн би суусан юмсан. Гэтэл Криан миний дотны нөхөр намайг түлхэж унгаах гэж муу санаад хараатай нүдтэй сохрын үгнийг над руу түлхэж унгаажээ. Криан таар хойлоо гэвшин. Криан тийм надад ирэхгүй. Сохор гэж чи намайг хараавч явж өөрөө нүдтэй атлаа. Хаа байгаагаа хинтээ ханиснаа гамшиг үлээ чи харахгүй байна. Өнөө нүд чинь харж байвч над шиг болно тохгүй. Заан зүгэл тэрнээс харуу. Зай чи эндээс. Чи өөрөө дуудаг бол юунд би энд ирэх вүлээ? Галзуу хүн шиг ярих юм гэж дааж би сансангүй. Мэдсэн бол юунд дуудах чамайг. Байц чи. Хин намайг төрүүлсэн гэж. Өнөөдөр төрснөө чи мэднэ. Мөн өнөөдөртөө өхнө. Онцох шиг яриад байна чи. Онгон нутгийг таахад мэргэмжсэн билүү? Тэр мэргээрээ өөдөлсөн би. Чиний дэрний чинь шоохон доо. Өөд гарсан юм чинь чам. Явлаа хүн намайг хөтөс. Аваад явах. Явахаар чинь ядаргаа гарна. Эди пата. Нийтийн гамшиг зовлон дунд өөртөө хор хүрэх гэж өгүүлээрээ оролдож байна гэж намайг уу хараад байгаа. Энэ надад хэрэггүй. Ийм явдаж би таашаахгүй. Юу вэ? Чи байсан уу? Хаан эзнийг хороочхоод араас нь суудал руу нитсэн. Гацаагүй урд мөн байж яаж миний гэр тэр зөрхлөө? Санаа нэгтэй өнөхөд сан хүрэн мөнгөгүй байж ийм хэрэг хийх нь тэнэг хэрэг босоо. Хэлсэн үгэндээ тайлбар хэлүүлж байж хүний явдлыг цэгнэж байна. Яриа чинь яруухан. Би үлдэшгүй дайсан минь чи болохоор чиний үгийг би сонсохгүй. Үгүй сонс. За энэ Бороо гэж чи хэлээрээ. дээгүр зан дэлтэй гэж боддог бол ухаангүй тэнэггүй чи болно. Ураг сатандаа хор өргөх нь ийм ялгүй хэрэг гэж боддог бол засвар шүү бороо чи болно. Энэ нүгч харин зүг байна. Гэхдээ надаас бол ямар хохирол болоо? Мэрэгч тэр өвнийг авчир гэж чи надад зөвлөөгүй билүү? Одоош би тэрнийг л зэн. Хаасаа өнгөрөөд хэр утсан? Тэрнээс хойш олон жил сар өнгөрсөн. Тэр үе тэр мэрэгч үгүй чинь бас л цуутай байгаа юу? Цуутагаар барахгүй. Үнэхээр мэрэгэн хүндтэй хүн байсан. Тэгээ намайг дурсдаг байсан уу? Тэрнийг би харин зуулаагүй юм байна. Хаантайг нац барсан хэргийг тэр үгүй чинь яагаад тэр үе дугуй байсан мөлий? Мэдхгүй. Мэдхгүй болохоор би дуурахгүй. Мэдэх юм харин мэдчих шүүнээр би хэлүүлэн дээ. Юу тэр вэ? Мэдвэл нөөхгүй шүү дээ. Үндэ таа хэлцээг бол хаан эзнийг хороосон энийг надад тулахгүй байсан биз? Өвгөний хэлсүүгийг чи л мэдж байгаа. Өөрөө харин миний асуултанд хариул. Асуулт та. Буруудах өөч болтой. Миний их чи нөхөр чи мөн мэдтэй. Юу асуух чинь вэ? Мөн тэгээ чи яах юм? ПВ гэдэг шиг эрхийг чи хуваалцдаг бизээ. Хүссэн хүслийн би төмийн биелүүлдэг. Гурав дахь хүн нь би эрхээр чуцуу биш үү? Оо хаа. Ингээд санаа чинь гарлаа. Бурхтын болгосон зарлиг зөв дамжуулсан эсний минь дээлбэс очиж асуута. Мэргэж өгөнтэй сүлбэлцэн гэдэг гацаагүй баримт бол намайг тэр дор хөнөө. Өөрөө өөрийгөөш би тэрлээ. Буруудах гэж дайсан яахад би ч бас төрөвчлөх арга олох хэрэгтэй. Намайг удаад байвал муу санааттай хүссэн бүхэндээ хүрээд би юу ч хөө хоцрох болно. Чи яах гэж байна? Намайг хөөх гэж байна уу? Хөөгдөг чам багтан алтан амиж нь хороод атаархаа сэтгэл баригдуул яадаг чи мэдэх болно. Ухралгүй ингэж хийсэн бол надад итгэхгүй байгаа юм аа. Тийм ээ. Би яасан чамд итгэхгүй. Ухаасаа чи самуурч. Өөрийн санаа өөртөө л зүв. Ухаасаа чи нэрэн самуурч ээ. Чи бол уруугч. Миний хийж байгаагаас болтол тоо. Бодох юм байхгүй. Ирэх мэдээс миний гартай. Буруугаар идлэгцэн ирэх юм хэд ч тоглохгүй шүү дээ. Тийм. Элэч уус хот чин даяага уйлаагсан дүүрээ дахад хувийн өшөө хонцонгоор эдэрцэж байх чинь ичгүүр биш үү? Игч минь сойрох. Эдийх намайг адгийн муугаар тэрлүүлнэ гин. Нутгаас хөөгч юм баг.
Үгүй бол цаас болно гин. Тийм байна. Хатан минь намайг зэмхэн өнөө гэснийг би илрүүлж мэдээд байна. Түүхийн болныг санаж, ариун нэг тангарыг нь бодож, өмнө чинь байгаа намайг эдний нэгүс инүүнээс идэвхнэ. Эцтэй би хөөгдлөөч сүүлдээ би таадлаг даашгсан буруутай өнний үгэнд бууж өгч байгаа юм биш шүү. Харин чиний үгэнд тайлж байгаа юм энэ. Хатан чамайгаа бодон буруу тэнийг би өшөөе. Өөр хэлэндээ хэвээр бай. Тайшдэр хэрэг гимшнэ. Тайлж өггүй чи. Танд өг би зайлээ би. Эдэндээ бол хэвээрээ. Үнэн ч бас гэж ийм би. Даргич бошгүй өөр хэлэн яагаад төв болов? Надад хэлээч би гоо. Хатан чамайгаа би тнээс өгөхгүй гэн харин хамаг хэрэг хийгээд тэрний муу санаанд нь байна. Хэлж нээж болохоор юм бол хэрүүлийн учир юунд вэ? Хаан эзний амийг би хороосон юм гэн. Өөрөө тэгж бодоо юу? Хүн тэрнийг түлхээ юу? Залхаа мэрэгчээр димим яриучаад өөрөө хамаагүй гинэ. Эзэнтэн минь бодох хэрэггүй. Эрдэм номонд хичнээн гаргууд ижилгүй мэрэгэн нэртэйч юу болохыг урдаас тадаг чадал хүнд хараахан байхгүй. Товчхон баримт биеийн дайлтыг. Бурхны төлөв тэр жил лай хаанд ингэж буулаа. Феб өөрөө ч хэллүү. Тахилч наач дамжууллаа. Ямар ч гэсэн хаан лай бид хоёрын дундаас төрсөн хүү амийн хорон гэсэн юм. Гэтэл сургийн дуулахад 3 замын уулзуур дээр үл танигдах дээрэмчдийн гарт өртөж насан эцэс болсон юм. Ингэж Аполлон бурхны мэрэг төлөв биелээгүй юм. Хатан чиний минь үг өр зүрхийг минь догтлуулж байна. Яа та юу болов эдийн хаантан минь? 3 замын уулзарт лай хорогцсон гэвүү. Дамын яриа тийм байсан. Одоо ч тэгж хэлсэн. Тэр газар чинь жохом хаанаага болоо. Даалан дээр нуруудаас ихээ авсан 3 урт зам тэнд нийлдэг юм гэлээ. Тэр явдлаас жохом хичнээн жил өнгөрөв. Өөр их чинь хаан ширээн суухаас өмнөхөн. Дээд тэнгэрийн Зевс бурхнаа. Намайг та яах нь вэ? Яасан бэ? Юу болов эдийн хаантан минь? Даруй уучраа хэлээч. Тийм шатаа. Гал төрхний ямар байхаантай. Хитэр зардуу гэнэ үү? Асанд явсан гэнэ үү? Мөнгөн тугас нийлэнтэй. Өсвөлөө нуруудах юмсантэй. Бааргал чамтай төстэй юм бол муурахгүй байх болов. Мэдхгүй танихгүй байгаа. Нүгэлт юусан байх нь үү? Таны юу завсныг би ч бас мэдмээр байна. Хаан эднийг хөнөөх тэр үед хэдэн хүн явсан бэ? Тавуулнаа явсан юмдаг. Тэдний нэгэн сүүх тэргэндээ лай ганцаараа сууж мэрсэн юмсан. Чаавас. Өтрийг нь лоллоо. Хаан эднийг насварсан гэгээд хэн хил болж ирв? Нэг боолын ганц бож амь харан зүгтаасан юм лээ. Тэр очноо ордон байгаа юу? Үгүй боол эндээ ирээд хаан лай хааны ширээнд чамааг суун гэж дуулмагцаа төв хотоо солхон сууй. Тэртээ хөдөөд хончин болъё гээд гарыг минь натхан хөл минь мөргөж гойж хувшаад байхаар нь дурын тавиулаад явуулч гисэн юм. Түрк нааш нэрүүл. Бодолгүй яах вэ? Ингэлээ. Орон гэрий чинь харуул, ижил ханыг чинь баярлуулах тийм мэдээтэй ирлээ би. Хин чамааг илгээгээ. Корийн фотоос дарагдлаа. Миний хэлхүүг тань нэгэн бодлын баяр, нэгэн бодлын гуниг болно тань. Хоёрдмал утга нь юу вэ? Корийн бодлынхан бүгдээрээ хаа эзнэр EDP өргөмжлөгөөр тогтоод байна. Холимтон иргэшид яасан гинэ? Саяхнаа өөд болсон гэлээ. Юу хийж чинь вэ? Холи бицэг мэн яагаа вэ? Миний худал бол өөрөө би. Далтыг мэдэрч бурхан аль нь вэ? Аавыгаа алх тавилна. Надад би юм гинлээ гэд эдий байд зүгтсэн чинь поли бицэг нь өөрөө өөд болжээ. Бурхны дүрийг олоод авчин биднээс зайлшгүй. Удаж би айлтах бол миний мэдээ. Хүний гарт үртгүү, өвчин дайрж индүү. Насан өндөр болсон хүнд утаг орчих юу хүн байх. Өвтнөөс болсон юм шүү дээ. Өндөр насалсан биш шүү. Аяа, хөөр би гэрийн төрсөн эцгээ аахсан Аполлон бурхны мэрэг худал болсныг эцэг минь өөрөө батлаад өглөө. Мэрэг төлөг гэж чинь өрдөө. Хоосон үг юм байна. Би танд энэний тухай бишгүй л үгэлдэг байсан да. Гэхдээ ээж минь миний дотор хадаастай. Энэний одоо та айх хэрэггүй. Аав чинь өөд болсон болохоор танд одоо тайвширч болно. Гэхдээ амьд байгаа хүн намайг айхаад байна. Хинээс илгээ айн билээ та. Хойлыг хааны хэлсэн гэргий моройпогоос айж байна. Тэрнээс юунд айн билээ? Бурхны төлгөнд муу юм буусан юм. Чухам юу гэснийг боол би сонсож болгосон болов уу? Болно. Би хэлье. Дээ. Би Аполлон бурханд
мэрэгдүүлэхэр болсон юм. Гэтэл Аполлон бурхан надтай юм ярьсгүй. Харин чи ээлтэйгээ ханилан сууж авийнхандаа болоо олох хідэн хүүхэд төрүүлнэ. Өөрийнхөө гараар эцгээ алах ёрийн муухай тавилан чамд байна гэж зүгэнсэн юм. Яагаад? Энэ рүү өөрийгөө цүлж явуулсан гэр. Тийм ээ. Эцгээ хороохоос би имээсэн билээ. Тэгвэл эзэнтэй таныг би тэргэлзэл зовлонгоос салгана. Юуны тулд олондоо сайн явт мэдээж гэж алдаршаад байгаа билээ. Шаа харж зүгэн би. Корын бодогч буцаах хэрэг тэнгэр би зовлоо. Одоо би шанаа өгсөн. Төрсөн хоттоо би хизээж очихгүй. Чиний хэлсэн үг сая үнэн байвч би төрлөх хоттоо хизээж очихгүй гэж хэлсэн. Хүн чи төсгүй байна. Юу гоо? Даруй хэл. Эцэг хийсээ зүгтж будраач зүгцэн хэрэг үү? Тийм ээ. Энээс л. Чимээх ямар ч хэрэггүй. Тэд намайг төрүүлсэн. Холив танд хамаагүй билээ. Төрүүлсэн эцэг биш гэж юу? Би таны төрүүлсэн гэвэл та надад итгэхгүйтэй адил. Тэр ч таны эцэг биш. Та миний юу ч вэ? Харин тэр бол миний аав. Би танд юу хамаагүй. Тэр ч таны юу ч биш. Төрүүлсэн эцэг биш гэж юу? Тийм ээ. Та хүний хүүхдийг тэр хүн юу нэг хийж байсан юм бэ? Өргөгийн зовлонгоор зүдэрч байсан юм. Удлаа. Тэр хүн хүний хүүхдийг тийм их хайрлаж чадхаар хүн биш. Кироны ой гацх дундаас би олсон. Түүнд бэлгэлсэн. Түүгээр юу хийж хийж байсан юм? Ууланд хон хариулдаг байлаа. Хүсний бол хончин байсан юм шиг дээ. Хүн чамааг аварсан юм. Тэгэхэд би яаж зовсон юм бэ? Шүгээр хатгуулсан хүлийг чинь би завдаж идгээсэн. Бурхан минь буруутай хүн хин бэ? Аав ээж үү? Надад чамааг өгсөн. Надаас илүү мэдэх үз. Өөрөө та аваагүй. Дамын хүнээс авсан хэрэг үү? Басны хон чинь надад өгсөн юм. Тэр хүн чинь одоо амьд байгаа юу? Нөөр өчрч ярих юмсан? Эндэх нутгийн улсууд та нар надаас илүү мэдэх үз. Энэ хүний хийсэн хончин чи мэдхгүй Якоста? Юуны хамаа байна уу? Болооч хэрэгээр багуугийг сонсоод явах юм бэ? Ийм үзүр гараад байхад хинээс төрсөн гэдгээ заавал мэдэж авъя би. Ариндаа хайртай намайг боддог бол асуу сурлаад хэрэггүй. Энэсэн сэтгэлийн минь намраа. Би боолоос төрсөн байлаач чиний хаан төрөл чинь хизээч арилахгүй. Миний үгийг сонсоод тэрнийг дуудах хэрэггүй. Сан тос яг шиг болжээ. Азгүй амтэн хиний хүү болохоо мэдээч хэрэггүй. Чүнгэлээ. Аяа муухай заяатай амтэн энэ үгийг би чамд хэлээд дахиж хизээж дуурахгүй. Энэ хүний хэлсэн чи ирсэн хэрэг үү? Тийм ээ. Бүгд орол. Мөн бай. Аргагүй. Үгэнгүй минь үннийг хэл. Сайн хааны боолоо та. Тийм ээ. Тэгэхэд намайг гаднаас судалдаж яваагүй юм. Энд нь төрөө дэрэгдэн үтсэн шүү дээ. Юу хийж амзууж байв та тэгээд? Насан ихийг мал дээр өнгөрөөсөн. Хаавар голдоо нөтрлөж байв? Киперон голдоо тойрондж байсан. Намайг та сайн зарих уу? Нөөр өчөж үтсэн хэрэг үү? Юу хийдэг хүнсэн бол хэний тухай айлтсан бэ? Миний тухай. Намайг та хаана харсан хэрэг үү? Магадгүй биш. Генетикийн санахгүй байна да. Төрсөн үржгээ хайрлаж яв. Сайхан өсөж гараасаа хөтөл гэж та надад нэг өнгөрсөн үү? Тэгээд юу болсон гэж энийг яриад яах нь вэ? Тэр хүн чинь үгэнгүй. Энэ хүн байсан юм байна шүү. Хараад чамд хөрөг дуугүй болоод өгөөч. Үгэнгүй та ярин битгий зэмэл харин таны зэмбэлээр босоо. Хаа эзэн өршөөж хайр. Буруу хэрэг хийвүү би. Хүүгийн тухай ярихгүй бол ташуур хэрэглэж болно шүү. Тэнгис мөргийн битгий залаарай. Гарыг нь ард нь хүлээд орх. Аац надаас хайсан байна уу? Та юу мэдэх гээд байгаа юм бэ? Хүүг инөөнд өгсөн үнэн үү? Өгсөн. Тэгэхэд л өгөх минь явдаа. Хэлэхгүй бол та өгөх болно. Хэлбэл төрөн өгнө. Тааргаж гарсанаа. Танд тун их байна. Яалаа гэж өгсөн гэж би хэллээ. Өөрийн хүү юм уу? Хүнээс авсан хэрэг үү? Өөр юм бишээ. Хүнээс авсан. Хаана хайлын? Хинээс төрөв? Цааш нь битгий асуу. Бурхныг барьж би гуй. Би дуулах болжээ. Ямар тааж би сонсох ёстой. Лай хааны гэрээ. Нэг хүнээс би тэр үгтийг авсан билээ. Хааны төрөл юм уу? Харц боолын улам хэрэг үү? Лай хааны үр юмсан. Гэргийгээс асуултаа.
Няс хүрээ танд тэр өгсөн хэрэггүй. Ёсоор тийм ээ хаан. Яагаад танд өгсөн хэрэггүй? Дээргийн тавилангаас имээсэн юм. Ямар тавилан байсан юм бэ? Эцгийгээ хороо тавилантай гэж. Тэнгэрийн эзэн альцсан. Та тэгээд цааш нь яаж дамжуулж өгөх вэ? Өрөвдөж хайлаад болоогүй юм. Хотын газар тавиачаад төөрүүлэн билгэж сансан. Аяа, хөөрхийн нэрвэгчжээ би. Аполлон бурхны альцсан мэрэг төлөг үнэн байж хэрвээ тэр ээж минь бол Аполлон бурхан үнэн альцсан байжээ. Зөрүүлж ирсэн ээж минь юу хийх чамлал юу их боли зовлон бэ? Яах гэж ээж минь харуулах хоног энэ бүхэн хүний биш бурхны зохиол юм харуулах юм их шамжил